За сайн байцгаана уу? Мөчрийн хуралд суугт маань давтай морил, шинэ бичлэгтэй давтай морилоо. Та бүхэн минь сайн сууж ирсэн үү? За амар аз жаргалтай байна одоо. Эмэгтэй хүн яагаад аз жаргалтай гэдэг 2 3 шалтгаан байгаа шүү дээ. Тэрний нэг бол ингээ гоё идэх юм одоо дуртай юмаа ч юм уу те. Идэх юм идэх үед аз жаргалтай байдаг. За би ийм сайхан гомын чансан байна. Ижихтэн амар том аяга битээс би ийм том аяга хоол хийдэггүй л те. Энэ гомын маань яг багтах хэмжээний аяг бол манад энэ аяг байлаа. Тэгсэн гомын эдэнгээ хэдүүлээ буу халнаа. Юуны тухай гэхээр сүүлийн үед бол Singles Inferno 4 гарцсан байгаа. За 4-ийн тухай гоё хов базнаа. Ямар оролцогчд нь таалагдж байгаа, ямар нь те биш байгаа гэдгийг ярилцсан. Ихнийх нь нэрийг мартцаа. Гэхдээ яг хуу би хажууд ингээд зургийг гаргаа явчих заяа. Тэгэхээр та нар маань энэ байна гэж ойлгох нь шүү дээ. За би ихэд нэлээд олон бас ютуберуудын Singles Inferno ярьсан энүүдийг тийм бичлэгнүүдийг үзсэн. Тэгээд заримтай нь санал нийлсэн, заримтай нь бас мэдээж нийлээгүй. Тэгээс миний бас харагдаагүй зарим өнцгнүүд тэнд явсан. Миний бас бодож байгаа өнцгнүүдийг зарим нь олж хараагүй байсан учраас энэ бичлэг манай сонирхолтой авах гэж найдаж байна. За гомгоо идье. Тэр ч яг хоо миний модон альбом таваад өгч. Урт модон альбом. Тэгээ шүлийн амсан. Гоё юм нэг би хоолндоо ямар гоё юм бэ? Хоолндоо би гомьнда би байцаа исэн. Байцаатай гомьнтэй өндөгтэй хям хийгээгүй энэ орой олж байгаа учраас хям хэрэггүй гэж байна. Оо тасархаа. Ямар гоё ойрд гомь идэг үү? Тасархаа. Нэстэ гоё байна. За хоол ажилтаа орой яринга. Эдингээ бас давхар ярих гээд байгаа шүү дээ. За миний хамгийн дуртай оролцогч гэхээр нэрийг би бодоод сандгүй. Тэгтээ яг зургийг оруулчих. Энэ амар гоё тэхүү амар хөвгчлээ. Тэгээ айгүй үнэн ч юм шиг санагдсан. Ямар ч энэ 4 дугаарыг үнэхээр сонирхолтой болгож чадчих байгаа. Үнэхээр чирж авч байгаа. Хүмүүс нэрээ манай ахыг л нэрээ үзэх гэж баригсан Singles Inferno-г үзэж байгаа гэж бодож байгаа. Тэгээ хамгийн ингээ орд ирэхдээ маар тэнийг алхаж орж ирсэн. За ингээд дэн. Нэбэн харахтай амар энэ. Нэмэн тэгтээ хээ гэж мэдлээ. Тэгтэн ямар сонирхолтой юм бэ? Тэгээд анханасаа гаргаж байгаа үйлчлэмүүлт нь амар таалагдсан. Анханасаа царай надад бүр таалагддаг гэдэг. Ямар хачин царайтай юм бэ? Ерөө Singles Inferno-гийн энэ дугаарын залуучууд нь бүгдээрээ амар царимтай санагдсан. Бүгдээрээ шүү. Тэгтээ явандаа нөгөө царайнд нь дасаад энэ дундаас арай гайгүй манай ах л юм уу да? Тэгээ Instagram-аас ханаас дагдаг боллоо гэсэн чинь тунд дэжгүй шүү. Жүжигчин. Тэгээ тэр эмэгтэйчүүд нь нөгөө модон ингээд юм бассейны голд ингээд модон дээр ингээд залуучуудынхаа хажуугаар ингээд гардаг тэмцээн дээр тэр тэр чинь нэмэгтэй нэмэлээ шия тий. Шианыг бүр тэврээд авцсан тэхүү амар хөөхөө. Бүр шиан бүр амар хурдан ингээд гарч байгаа штэ бүр ингээд хурдан. Тэгж яхаа бүр ингээд шианыг бүр гэлтэд ингээд тэврээд амар хөөхөн. Тэр бариг тэврээгүй бол бариг манай шиан бариг 19-18 секундэд гарч ирэх байсан баг. Тэгээ 20 секундэд ялчж байгаа юм чаа. Нэдэр цэцгээр бөөж хийж өгч мөгөөл. Тэр амар сэтгэлтэй тэр гаргаж байгаа үйлд болгоно амар хөрхөө. Халамжтай тэр нүнээс хамгийн тийм эргэтэлэг энерги мэдрэгдэж байгаа надад энэ хаа байхгүй. Би бүр номер 1 дэмжиж байгаа. За нэг эрчүүдийг ярьсных эрчүүдээс нь явчих. За 2 дугаарт нь заяа. 2 дахь таалагдж байгаа чинь өөр таалагдж байгаа юм байхгүй. Гэхдээ яг зүгээр одоо ингэ зүгээр таалагдахгүй хамаагүйгээр явчих. За одоо нэг урт тустай байгаа шүү дээ. Тэр чинь тэрийг одоо манай оролцогчид охтууд маань бүгд бариг шохорходох юм болооч юу н олдог байна. Солонгос тийм гөлөг шиг царайг амар хөөрхөн гэж хэлдэг гэсэн. Гөлөг шиг гэдэг нь одоо магтаалын үг гинэ ёо. За яг тэр чи болсоор нэм. Тэгээд арай л тэднийг хавчгаар царайтай тийм. Арай л хавчгаар. Гэхдээ
хүний одоо өнгө үзэмж яг гол нь тэр ингээ байгаа амар ширүүн ингэж харагддаг. Яг л дотор нь ерөөсөө тийм хүн байхгүй байгаа. Би тэрэнд бол 100% итгэлтэй. Өөрөө ингээ баг зэрэг би жоохон cute талтай cute үл цаyd гаргадаг гэсэн штеп. Тэгэхээр угаасаа тийм л байгаа заяа. Яг өнд бол ерөөсөө тийм эрхтэйлэг юм биш ээ. Биш би бол биш л гэж бодож байна. Яг оноо өгвөл захтаа бол мэдээж 10-аас 9.5 гүнзэг. Арай өгчгүй. Урт үстэд 10-аас 5. За нөгөө нэг ресторантын илүү кофе шоптой ч үлээ ресторантын нэг өндөр залуу штэ. Тэрний хувьд анх харахад за яг бай боломжийн тэр хүүдэн амар царайнд энэ дундаа уун ингээд царайны үед яриад цэвэрлэн зүгээр ингийн тий харагдчихсан. Тэгэхээр 5 6 дугаарыг үзээд мав сунсан. Бүр нэг юм нэг октоодтай ингээ уулзаж учраад тий. Бүр ингээд яаж ямар ингээд үйл хөдлөл гарах вэ? Яаж халамжлах вэ гэдгээ бүр мэддэг болсон байгаа хөө бүр амтшгүй. Бид оройны ингээд түүдэхтэй тэр дугаар дээр бас ярих юм ярихгүй юм байна юм гэж байна шүү дээ. Тэгтэл бас тэр дугаар дээр өөрийгөө бүр арай л угаасаа бүр арай л оноогоо алдсан. Тэгтэл эмэгтэйчүүд угаасаа муу залуучуудад татагддаг гэдэг тэр нэг юм үг яваад тэр баг энэ дэр үнний ортой. Нөгөө юу явсан шия нөгөөх нь юм блэ? Юм шөвийсэн царайтай жоохон мэдцэл хэлчихсэн юм шиг. Тэр хоёр маань яна би одоо нэр мэр хэлэхгүй үнэн танхаа ярьж байна. Ойлгоорой манайхаа нэрийн тогтоогоогүй. Тэр хоёр маань тэгэл таалагдахгүй болсон бас одоо ингээл сонирхгүй ухааны юм ярьжсэн аа. Дахиад нэрээ дээтэнд яваад ирсэн чи хоёулаа бариг тэ сансан мансан бүр хардч мартаад байлоо. Тэр бол тэр залуу бол яаж нэрээ те сэтгэлийн утсыг нь хөдгөө гэдгээ бүр учрын бүр ойлгоцсон гараа байхгүй. Тасахаа. Ямар гоё юм бэ? Анаа энэ зүгээр ингийн амар дундуур амар те. Энэ кимчиний реклам биш надад реклам орж ирээгүй. Орж ирвэл гоё л юм. Энэ зүгээр нөгөө энгийн хэмжээ байдаг шүү дээ. Манай монголчуудын нийтлэг тэр хэмжээтэй гоё байхгүй юу? Тэрэн дээр зүгээр нэр ширхэг л өндөг хийсэн ингээ гутгаад. Тэгээд нөгөө одоо энэ харагдж байгаа энэ байцааг ингээ хийгээд тэгээ боцолгоож итгэхэд зүгээр ёо тасархаа. Үнэхээр тасархаа ёо. Энд угаасаа хям илүүтлүү зайцны хэрэг угаасаа алга. За тэр яах вэ? За тэгээд дараачийн оролцогч. Тэр залуу өнөхөр надад нэг тиймч таалдах байгаа. Стил имиж нь амар цэвэрхэн те. Ингээд өөрийнхөө ингээд юу зөгтөг те. Мав аягуулсан мэддэг. Тэр нь бол болж байгаа юм. Мустар биш юм. За дөрөвдөх нь нөгөө санхүүч л нэг ах чинь. Санхүүч те. Тэр хамгийн өндөрн тэр оролцогч. Тэр оролцоо та анх харахтаас яг хөө байж болох юм гэж бодгцсан. Хүн чинь нэг анх хараад хүний нэг царийн төрхийг хараад нэг уншдаг та. Тэгж уншигдахад бол яг л тиймэрхүү л хүн байх таа гэж бодсон. Нэрэл тиймэрхүү юм байлээ. За тэгээд ёох яна би бүр нэр хүний хүмүүсийн тамийн цайлгаж байгаа хаа. Яриагаа ярьж өгөхгүй хажуугаар нь хоол идээд. За тэгээд заяа. Тэр ах хувьд надад тэгтээ яг цаад хүн одоо гарч ирэх байгаа заяа. Цаад хүн бас жоохон шалиг талдаа юм шиг санагдаад байгаа. Тийм мэдрэмж өгöd байгаа. За ухаадаг тийм эмэгтэйчүүдийг яаж хөндлөж шаарцгаа мэддэг санагдсан. Ер нь маш тодорхой яриавч заяа. За тэгээд дараачих нь нэг юм өөрийгөө амар хөөрхөн гэж яддаг өөртөө хит итгэлтэй залуу байгаа штэ. Итгэлтэй юм шиг жүжиглдэг заяа. Тэр залуу анх хараад гэж бодогдсон одоо гэсэн хөрөөгөө.
Амар төнөөмөтэй. Хамзаарсан та нар. Яг энэ дугаар дээр бичлэгийг оруулчих. Яа бам бэ? Би ингээд дэндэгнээд яг нэг бодлын эмгтээчүүдийн эвгүй байдал үүсгээд ингээд тэрхээс санаа зовоод ингээд те хамаагүй ингээд барьж чадахгүйсэн гэж мартгүй зэ. Тэгээд амар инээдтэй харагдана. Тэгээд усан санд морин байлдаа малгай шүрдэг. Тэн дээр ч гэсэн хөл алдаад эмгтэйгээ дийлэхгүй байгаа мó жоохон тийм нэг биеийн хүчний тэр талтай жоохон дутагдaltaй санагдсан надаа. Харин эмгтэй хүнийг харах нүд нь гайгүй юм шиг байлээ. Тийм амар ихтэй тийм олон бүсгүүчүүд рүү сэтгнээгүй л айгүй хамгийн таалагдсан. Нөгөө бор ярьстай байгаа шүү дээ нэг цэвэрх охин. Тэрийг л одоо их тоочглоод байгаа манаа. Тэр хоёр мань одоо цуг Яважн руу явдаг гэсэн тэр дугаарыг нурд үзсэн. Тэр нэг юм хөө. Зөв. Тэгээ шинэ оролцогч тэр оролцогч хэрэггүй авсан. Ямар ч шоу нэвтрэлд оролцож ямар ч сонирхолгүй өөрийгөө ч борлуулах чадваргүй, бусдыг ч гоё борлуулад явах чадваргүй. Зүгээр нэг сайхан хөрслөг бор нэг сайхан хүдэрч ирэг нэг юм хүм суугаал байдаг. За тэр хэрэггүйсэ тэрний оронд нөгөө бор нэсэн шүү дээ. Тэр нэг ийм хараас нэг сэтгэнсэн үдтэй тэр угаасаа хэрэггүй заяа. Дараамсаа. Тэр угаасаа хэрэггүй. Тэрний өөр нь нэсэн шүү дээ. Арай нэг тэрний надад төрхөн айгу зүгээр санагдсан. Тэрийг өмнө орж ирсэн гэсэн чинь яаж яваад тэр залуу орчдөг байна. Хөрхий. Яаж яваад орчдөг байна бүр. Тэр орцогч одоохондоо ямар ч юм сонирхолтой юм мэдрэхгүй байгаа. Хувь хүний талаар нь ч тэр бүтэхгүй. Манай тэгээд оролцсоноос тэр ихтэй карашилж байгаа эмэгтэй оролцогч шаалга. Хойлох марцсан. За тэгээд энэ оролцогчийн хувьд 10-аас 3. Шияны хувьд. За шиян. Гэтэ шиян хөөхөө яалтчгүй хөөхөө. Яалтчгүй үнээр хөөхөн. Тэрэн дээр бол маргахгүй. Яг солонгосчийн нийтлэг байдаг төрх байгаа юм яагаад ч юм цаанаасаа нэг юм өвдсдэг. Хүнийг татах нэг тийм юм байгаад байгаа байхгүй юу? Бас аадтай. Тэр тэмцээн урдаа орж байгааг нь тийм. Хоёулын дүрлж байгаа юм амар хөрхөө. Зөв шийдвэр гаргаасаа да манай ахад нэрээ хоёрын оронд нэг тийм ингээд юм хөрхөн. Хордлого үлдээгээд явах л гэж амар санаа зовж байна. Шиянд 10-аас 7.5. За, бор ярьж. Тэр бор ярьж боллоо гэхэд ирмээр нь. Тэр хайгуу нууцлагдмал айгуу өөрийгөө ингээд нуудаг. Сэтгэл хөдлөлийг хэлрэхэд байдаггүй. Зүгээр ингээл байждаг. Гэтэ яг ингээд тулж ясарцуул бас өөрхөн харилцчихаар л охин байлаа. Энэ өөртөө харилцаж байгаа юм шиг амар ярьдаг шүү. Тэгээ манай энэ охин маань надад өснийхөө өнгийг өөрчлүүл надад бүр амар хөөрхөн болох гэж санагдаад байгаа. Нэг амар нэг өснийх нь өнгө нэг онцгүй танаар санагдаагүй юу? Тэр өснийх нь өнгө нь үнэхээр өөртөө зохиогүй заяа. Биш ээ. Өснийх нь өнгө нь л өөрийг нь царайг нэг дараад байгаа. За дараачихийнх нь нөгөө нэг гинэ хонгор төрхтэй энэ заяа. Бас нэг байдгийг сонирхолтой биш. Тэгсэн хэрнээ өөрөө нэг зарим юм гаргаагүй байж ингээ гомдлоод идэг. Яг л нэг юм тийм vibe байдаг даа нэг. Хүйттэй гомдлоод ингээ бичдэг. Тийм охин. Он сонирхолтой санагдаагүй. 10-аас 5. За. Энэ нөгөө нэг модель лөө. За энэ заяа. Энэний тухайд адил нэмэр хөөрхөн инээж байгаа нэмэр хөөрхөн санагдаад байгаа. Энийхээр амар хөөрхөн. Цаанаасаа нэг тийм шүт чих юм нэг тийм хөөрхөн ингээд юм vibe өгöd байгаа байхгүй. Тэр нь л надад тэр юм гарахаараа амар таалагддаг юм. Хамаагүй ч юм шиг те хээгүй ч юм шиг. Тэр зан амар хөөрхөн. Жохон одоо өөрийгөө жохон ингээд юм өөртөө ихтэй жохон ингэж алдсамаар. Тэгэхгүй л хөрхөн ингээд энэ дунд ингээд шия мян те
тэд нар ингээд замхраад алга болно гэдэг. Энэ мөн хосоо олж чадах юм уу дээ? Тэр чадахгүй юм шиг байна. Дэнэр шүс 10-аас 7. Нэг учир зүггүй инээгээд идэг. Учир зүггүй инээгээд идэг. Би тэр орс чиг анх орохдол угаасаа энэ зөвүүн гар байна да. Энэ бол санаатай те. Хит их инээгээд гэсэн хүн л цаагаараа зөвүүн гар байгаа. Бидийг бол угаасаа мэдсэн. Яг л тийм байсан. Савлуур дээр дэдэг дуурч хийдэг дугаар байлаа. Тэр дугаар намайг бүр амар хэрэглэсэн. Тэг бүгд ингээд уусны дараа ингээд энэ тэнд ингээд танилцсан хүнтэйгээ ярилцсан хүнтэйгээ яваад очиж лээ. Тэгсэн тэр ганцаараа өрхөө уугаад ингээд хаалтсан. Гэт харанхуй шүн өсөн сэгсэн савлуур дээр ингээд хамгийн гол нь бүр амар инээгээ заяа. Яг тэр хэсгийг бүзээ бүр гайхаад хэн дэтгэхгүй те бүр инээгээд байсан заяа. Бүр шаалж инээгээд тэгсээр тавар айц төрөө заяа. Яаж яг тэр камер нэг тийм хальт ингээ үзэгдээд ингээ өнгөрөөсөн шүү дээ. Гэхдээ хавинхээр амар байсан заяа. Бүр аимшигын инээд хоёр ингээ тэнцсэн заяа. Мөнхөр хөвчлээ байсан. Гэтэ бас арай тийчлэхэд яг тэгснээсээ хойш хөвгүүдийн ч тэр охтуудын ч тэр бүх оноогоо халтсан. Тэр хөвгүүдээ хэд их инээдэнд итгэж авахгүй байх нь шүү дээ. Өөрөө ч ингээ хөөрхөн ингээд инээгээд байгаа хүн болгон те инээдэнд туурдаж болохгүй гэсэн үг. За энэ надаа уг нь амар хөөрхөн айгу гоё охин заяа. Охин ч юм их ч юм уу. За гоё охин. Яг тэр юу надад таалагдахгүй байгаа. Нэг тийм худлаа вайбан таалагдахгүй байгаа. Тэрнээс юм хөөрхөн охин. Амар хөөрхөн охин. За 10-аас 6. The next. Нөгөө нэг жоохон царайны бүтцэн жоохон сонин. Ингээ бүх ингээд царайны бүтцүүд нь ингээд нөгөө нүд хамар нь хоорондоо нөгөө ингээд нийцээгүй юм шиг. Одоо яна хүнийг тийчлэх юм шиг санаад амар. Амар тийм нэг тийм охин байгаа шүү өөрөө гоо ингээд нөгөө танилцуулгатай амар өөртөө ихтэй тийм танилцуулаад байсан. Манай оны тоос уу нэр бараг байхгүй тийм. Тэгээ санхүүж ахтай. Чи санхүүжтэй биш ээ. Санхүүжтэй биш нөгөө урт төстэй тийм. Урт төстийг харсгүй гэдэг газтай. Нэг амар царийнхаа урилыг илтий тарагладаг. Надад энэ охин бол нэг өөлмөргүй байгаа. Ягаад гэхээр худлаа нэрээ жүжиглээд ингээд хичээсний орон зүгээр царай нийл нэрэд инээживэл инээгээд дургуутживэл дургууттай илэрхийлээд тэгээ бэр байжсэн зүгээр заяа. Гэдэг нь солонгос юм нэвтрүүлэг бүгд ингээ хөөрхөн хүмүүс орцсон тийм ямар нэгэн тийм онцгүй царайны хувирал харж чадхаа болцсон юм хаашаа. Хүн дандаа хөөрхөн байх гэж байхгүй шүү дээ. Ингээд амар царай модоо сапирцсан үе тэр байж болж тэгэд нэг амар царай гаргалаа маргалаач шиг юусэн ч үгүй. Сэтгэл хөдлөлт нь ил хүн байгаа гэж. Тэгтээ энэ дундаас хамгийн царай мод охин. Гэж надад санагдаж байгаа. Ингээ хамгийн биш юм уу? За баг хамгийн дөө. За. Энэ охин болохоор 16.5. За сүүлийнх нь шинэ оролцогч. Шинэ оролцог бүгд ямар гэгээлэг юм ямар хөрх ямар ирчтэй юм бэ гэдэг ба штэ. Энийг би өөрсдөө ч бодохгүй байна. Амар өсрөө сэтгэл гэдэг. Гэхдээ энэ охин заяа. Ирчвчтэй ингээд ийм байж болно заяа. Гэхдээ таанасаа л нэг л тийм таалагдахгүй байгаа. Яг гоо ингээд дөнгөж ингээ ороод ингээд танилцсан нэг хол амар инээснэ. Игч нараа гэж явдгийн. Үтийч болохгүй зү ямар ч хүндлэлгүй. Дагтаа ингээд ингээд тэр юм шанх ингээ хараад царай надаас игч хүмүүс байна даа гэж бодсон болгоч гэсэн тэгж болохгүй байхгүй. Шууд игч нараа цаагаараа амар дийслээ те. Амар санаа мот ёо. Мангар том хамартай бүх юм нь том нэг зөгцөөгүй царайтай. Тоолгон ч гэсэн өөрийг мангар тэнэг харагдуулдаг. Гой авчин дөө. Энэ оролцож дэмжиж байгаа хүмүүс одоо бүр барьж идэх юм болов зүгээрээ. Ирчвчтэй ингэ сэргэлэн байгаа чанар нь хөөрхөн чинь цаагаараа нэг онцгүй байгаа. Надад бол нэг жоохон тийм бодлаа зэлтэй байгаад байгаа байхгүй. Нэг бол энэ шоунд бол ийм зан чанар бол хожин л доо. Тэгтэл цаад хувь нь над ягаа ч юм
миний мэдрэмж зүс унгаарл таалагдах байна. Цаадах чинь нөгөө манай санхүүч ахаа араас ирэхэд үгүй гэдэг шүү дээ. Тэнгүүд санхүүч ах маань энэтэй цо ингээ болцчихсэн чи худлаа. Амжилт гэсэн юу гэлээ хөгжилтөөрөө шиглэнэ тийм үг хэлсэн шүү дээ. Тэр мөр нүртэл амар хурдан хутга байгаа байхгүй юу? Нүүрэн дээр ингээ амар хөрхи инээж жагаад хутгалдаг. Нэг тиймэрхүү. Тэгээд single symphony 4-ийн зүгээр хамгийн гал бөгөөд хамгийн хөөрхөн гэдэг царайны өвнөрөө бирсэн юу. Хөөрхөн үйл хөдлөл гаргаж байгаа нь ёо манай ах л байна. Хамгийн эрхлэлийг нэрэг өндөртэй нэж бодож байгаа. Бас хамгийн гоё битэн. Нүдэн нэр жоох юм долирдсон юм шиг үлээ. Тэг зүгээрээ. За фаналостуудын хувьд ихтэй single symphony-гийн фаналостууд нь үнэхээр айгуу сайтай. Амар зүв гаргалгаа гаргаж ирдэг. Бүдэ амар гоё реакшнтэй. Фаналостууд энийхээр дагаж инээгээл фаналостууд гэхээр дагаж гэмээр санагдаал. Dex би 3-ыг үзчихсэн зэ 1-2-ыг үзэж байгаагүй. Тэгээ Dex-тэй дугаарыг үзэж байгаагүй. Dex-ийг бол бүр амар кулэс гэдэг юм байлээ. Тэгээ би нэг олон ангитай үзэхээс амар залхуур иддэг байхгүй. Дахиж нэг бүрчлэн хадмалтай үзэн хэрч байгаа залхуур идэх. Ямар ч тач энийгээ дуусгах юм. Үүс хэмтэй гоё. Одоо хурдан дараагийн 7-8 дугаар ангийн хурдан үзмээр байна. За гоё манч бүр нөгөө ярианаас болоод нөгөө нэг амар их аягтай гомгч би барь дуусгачлаа тэхүү. Төгсөр ямар ч талсан мэдрэмж төрөхгүй. Яна миний өрийн бичлэг ер нь олигтой юм басна бүгдийг муусараа таалж байгаа юм шүү. Яарад ингэж яг шигтгээ болсон юм өөр ганцаар нь хэлж чадаагүй баг. Тэгэхээр дараагийн дугаар дээр илүү гоё задлаад юм идэхгүй гоё тайвнаар ярина. За сая бүр нэг юм бичлэгийн туршид маань хамт байсан цаг заваа зарцуулсан та нартай маш их баярлалаа. Энэ яг идэ тусахчаа. Дараагийн миний софт орох бичлэгт маань уулзлаа. Түр баяртай.